өөртөөгөө тайван тухтай байрлалд шилжээд за айгүй ингээд уур бухимдалтай үед ч юм уу гомдоод айгүй хэцүү энэ үед энэ трансформацийн аргыг хэрэгжилж болно. Энэ маань та уур бухимдлыг хэрүүл маргааны аргаар ч юм уу хүүхдүүдтэй гэр бүлийнхэнтэйгээ одоо уурлах хэрүүл үүсгэх байдлаар гаргах биш. Энэ аргыг хэрэглэснээр маш амархан энгийн одоо уур бухимдлын асуудлыг шийдэх боломжтой байдаг. За өөртөө тухтай тайван за нэг газараа ингээд суугаарай. За тэгээд нүдэн ханаад гүнзгий амьсгал аваад 2 секунд төгжээд амархан гаргаад суугаарай 2-3 удаа. За тэгэн удаа уур бухимдал тэр гомдол биеийнхээ аль хэсэгт мэдрэгдэж байна. Тэрийг маш сайн ажиглаад үзээрэй. За одоо би өөрийгөө жишээ болгож тайлбарлаад явчих. За би одоо өдрөөс хойш маш их уур бухимдалтай байна. За энэ уур бухимдал маань миний биеийн цээжний хэсэгт ингээд авчтаж мэдрэгдэж байна. За одоо би яг энэ уур бухимдалтай яваадах юм бол хүүхдүүдэд загнах ч юм уу ямарваа нэгэн байдлаар харилцаан дээр сөргөөр нөлөөлөх гээд байгаа асуудлууд үүсэх гээд байгаа учраас энэ уур бухимдлыг биесээ маш энгийн болон хурдан аргаар трансформац хийх энэ техникийг ашиглах гэж байна. За тэгэхээр миний цээжин хэсэгт бачимдсан бухимдал төрж ийн уур хилэн ингээд цээжин дээр мэдрэгдэж ийн те. За энэ болохоор ямар хэлбэр дүрстэй вэ? Нүдэн ханаад ингээд ажиглаад суухад за ингээд уур бухимдал маа цээжин хэсэгт мэдрэгдэж байна. За хар өнгийн чулуу юм шиг за ингээд шороо юм шиг надад миний ингээд нүдэнд харагдаад байна. За ингэж бид нар тэр уур бухимдал болон гомдлоод ингээд сөрөг энергиуд биен дээр хуримтлагдсан тий. Миний цээжин хэсэгт мэдрэгдээд байгаа зүйлийг биедэд хувиргаж зүгэрлэн төсөөлж үзнэ. Тэгэхээр бидний дотроосоо даалдах юмсан маань ямарваа нэг биедэд хувиргаж төсөөлүүлдэг хүн болгоныхоо өөр өөр байдаг. Зарим хүмүүс бүр тоосго харагдаад ивэл зарим хүмүүс ингээд хар манан утаа янз янз байдаг шүү. За юуныг ингээд би төсөөлчлөө те дараа нь яах вэ гэхээр за энэ одоо миний цээжин дээр байгаа чулуу болон хар өнгийн тэр шороонууд бол бутран ингээд бутарч байна. За бутраад энэ одоо ингээд уур хилэн гомдол маань би 2 гар руугаа шилжүүлнэ. За 2 гар руугаа ингээд шилжиж байна гэд ингээд төсөөлөхөд тэр чулуу за тэр шороо ингээд болж зүүрлэгдэн төсөөлөгдсөн уур хилэн миний 2 гаранд ингээд цугларлаа гэж би ингээд төсөөлж ин тэ нүдэн ханаад. За тэгээд ингээ 2 гарыг ингээд маш ингээд чанга базаж болно. Эсвэл 2 гараа сэгсэрч болно. Эсвэл ингээд дэр ч юм уу ингээд сандал дээр ингээд цохиж болно. За миний хувьд болохоор ингээд 2 гар ингээд 2 гард уур бухимдал ингээд цугларан ирлээ. За ингээд би 2 гараа ингээд сандал дээр ингээд цохоод уур хилэнгээ гаргаж байна. За ингээд миний цээжин дээр байгаа тэр хар чулуу бутран урсаж миний 2 гараар те ингээд урсаж гарч ийн гэж ингэж төсөөлнө. Эсвэл ингээд сэгсэрч болдог. За ингээд дуустал нь ингээд гаргана. Гарсны дараа өөрийнхөө цээжин хэсгийг ингээд ажиглал суун. За энэ үед те энэ уур бухимдал гомдол хинт ингээд төрөд исэн бэ? Тэ энийг ажиглаад суун. Тэгэнгүүт за би ингээд нөхөртөө гомдсон байж болно. Эсвэл хин нэгэнд уурлсан байж болно. За би нөхөртөө ингээд гомдоод тэрэндээ ингээд маш их ууралж ин тэ. Тэгэнгүүт тэр уур бухимдал миний цээжин хэсэгт байгаа уур ингээд 2 гараараа дамжин миний алган хэсгээрээ ингээд цохоод би гаргачлаа. За энэ үед мэдрэмжээ ингээд чагнаад суусан чинь би яг юу хүсэж байсан ба энэ мэдрэмжийн дээр төвлөрнө.
За ингээд зүрхээ чагнаад суусан чинь би ойлгогдохыг хүсэж байсан байна. Миний яриа, миний одоо хэлэх гэсэн зүйлийг ойлгохгүй, сонсохгүй, анхаарал нь өөр тишээ яваад ийн гэд ингээд жишээ авъя те. За тэгээд би ойлгогдохыг хүсэж байгаа юм байна гэдгээ би ойлгочлаа. За энийг ингээд нөхөртөө ингээд хараад хэлнэ. Би ойлгогдохыг хүсэж байсан байна. Би ийдэг зүг аргаар ойлгогдохыг хүсэж байна. Уур хилэнг би ингээд гаргаад гаргачлаа. За дараа нь нөхөртөө юу хэлмээр санагдчихэв. За таны хувьд та уур хилэнтэй үед хинт уур хилэн гэ гаргамаар уурлаад исэн юм бэ? Тэр зүйлийг дотроосоо ингээд хэлнэ. За миний өмнө ингээд нөхөр маань байна гэж төсөөлөөд за би нөхөртөө хараад хэлж юм. Би чамд ойлгогдохыг хүсэж байсан байна. Би өөрийн уур бухимдлыг ойлголоо. Гэт ингээд хэлнэ. За хэлээд уураа хоёр гараараа гаргачлаа. Дараа нь ингээд өөрөө ажиглахад суухад цээжин хэсэгт маань байгаа тэр чулуу уур бухимдлад байхгүй болсон байна. Тэгэхээр хамгийн сүүлд нь яах ёстой вэ гэхээр цээж хоолоо биеийн аль хэсэгт тэр уур бухимдал мэдрэгдээд исэн тэр зүйлүүд одоо байна уу байхгүй юу энийг ажиглаж үзнэ. За тэр зүйрлэн төсөөлөгдөж биедэд хувирж одоо төсөөлөгдсөн зүйл байна уу үгүй юу ингээд ажиглаад үзнэ. Тэгэхээр миний цээжин хэсэг маш гоё гэрэлтэй онгоогдсон ийм мэдрэмж төрж байна. За тэгэхээр уур бухимдал гомдлыг маш амархан энгийн ингэж гаргаж болно. Өөрсдийнхөө эхлээд нүдэ анаад тэгээ биеийн аль хэсэгт энэ мэдрэмжийг мэдэрч байна. За тэр ямар одоо эд зүйлд тэгээ ингэ төсөөлөгдөж байна. Миний тэгээ цээжин хэсэгт хүнд байна уу, хөнгөн байна уу, өнгө үзмж нь ямар байна, хэлбэр хэмжээ нь юу юм гэдэг. Тэнгуудаа тэрийг чагнаад суухад би юу хүсээд энэ мэдрэмж төрж исэн юм бэ гэдгийг чагнаад үзнэ. Тэгэнгүүтээ тэр мэдрэмжийг тэр тухайн хүн дээр очиод хэлчихнэ. Би ойлгогдохын тулд уур бухимдал надад төрж байсан байна. Би ойлгогдохыг хүсэж байна. За тэгвэл энэ мэдрэмжийг энэ сэтгэл хөдлөлийг ойлгоцсон болохоор би явуулж болно гэд тэ хоёр гараараа уур бухимдал гомдлоо ингээ гаргачлаа. Дараа нь айгүй гой хөнгөрсөн мэдрэмж аваад ингээд өөрийгөө шалгаад үзсэн чинь надад ямар ч уур бухимдал гомдол байхгүй байна. За одоо ингээд дахиад шалгаж үзнэ. Миний уур хүрээдсэн хүн маань нөхөр байсан бол нөхрийн өмнө өөрийгөө ингээд миний өмнө нөхөр байна гэж ингээд шалгаж үзэхэд ерөөсөө уур хүрэхгүй гомдохгүй байна. За тэгвэл ерөөсөө трансформац явагдсан байна гэж үзнэ. За энэ бол маш амархан болон энгийн техник байгаа. Өдөр тутмын уур бухимдал болон гомдол дээрээ ажиллаж болно. Ялангуяа айгүй ихэд ингээ ууртай үед бид нар хүүхдүүд рүүгээ загнах ч юм уураа ингээ зүг бус аргаар гаргацдаг энэ үед болохоор хүний биед ингээ мэдрэгдээд байгаа сөрөг энергиудыг хувиргаж ингэж биесээ гадагшлуулан гаргаж болдгоо. За амжилт хүсье энэ техникийг бүгдээрээ хийгээд сэтгэлдээ чад хэсэгт хуваалцаараа та